Нийслэлийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж байгаа ашиглалтын шаардлага орон сууцыг дахин барилгажуулах төсөл Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд буюу 100 айлын жобын төвийн ардталт одоо энэ цагаан байрнууд гэж нэрлэдэг ус энэ байрнуудыг үргэлжилж байна. Төсөл маань өнгөрсөн оны 6 сард эхэлсэн. Ингээд одоогийн байдлаар 11 дахь сар дээр үргэлжилж байна. Ингээд одоогийн байдлаар эхний 2 блокийн маань одоо барилга өгсөлтийн ажил 80 орчим хувьтай гүйцэтгэгдсэн. Одоо каркасны ажлууд одоо бүрэн дууссан. Дараагийн 3 суурны ажил бол эхэлсэн ийм байдалтай явж байна. Ингээд эхний барилгууд маань энэ оны 9 сар гэхэд бол ашиглалтанд одоо 100% орно 15 давхар барилга байгаа. Ингээд дараагийн 3 суур маань одоо 12 сар гэхэд ашиглалтанд орно. Тэгэхээр энэ төсөл маань одоо ерөнхийдөө жил гарангийн хугацаанд одоо барилгачлалтын төслийг маань гүйцэтгэж байгаа маа. Гүйцэтгэгч компанийн хувьд бол одоо Мөнх Хариун бодлого гэдэг компани шалгарч төслийн ажлыг гүйцэтгэж байгаа. Төсөл одоогийн байдлаар маш эрчимтэй хурдцтай явж байна. Яагаад гэвэл иргэд маань бас одоо тухайн байрыг ашиглалтанд орохыг одоо тэсч ядан хүлээж байгаа. Одоо ингээд түрээсийн орон сууцнд хамрагдаад явж байгаа. Ингээд 300 гаруй иргэд одоо энэ орон сууцнд орно. Ингээд нийтдээ 720 айлын маань орон сууцны барилга өгсөлтөд эрчимтэй явж байна.